Өглөө босоод нэг халбаг шар тос ууж, за дараа нь сайхан зүгийн болтоо ус ууж, за өөрт заяасын ганцхан бие сэтгэлээ бас хайрлаж инхрилж явъя хэмээн сэтгэдэг боллоо. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа гэдэг. Өглөө гоё өөртөө гоё хөнгөн, маш гоё өөртөө амин дэмтэй, ийм сайхан өглөөний цаг бол заавал ууж явах хэрэгтэй. Бид нар бол заримдаа бас хонсон хоолоо зооглоод, хонсон хоолоо идчихэд тэгээд ингээ ажилдаа явдаг үе бас байдаг. За би бас ажил дөрөвдөө хөдөө гадаа явахдаа хонсон хоол зооглолчоод явдаг үе байдаг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд гоё өөртөө дандаа гоё өглөөний цай бэлтжийя гэж бодож байна. Тэгээд тэр тусмаа гоё Монгол зоогоо. Заримдаа өглөө нэг ус уучаал тэгэл шууд гараа явчихдаг үе. Замбаа байж гин. Замбааны маань ашиг тусыг бол яриад дуусчихгүй. За бөмбөлгөн хэлбэртэй болгоод хойш өндөг шараад. Тэгээ жоо ногоо байж байна, помидор байж байна. Түүхийн сүүний бяцлаг бол маш их амин дэмтэй, ач холбогдолтой гэдгийг надаар хэлүүлдэг монголчууд түмэн олон маань мэдж байгаа билээ. Тэгээд түмэн олон маань ч гэсэн өглөөдөө босоод өөртөө зориулоод гоё өглөөний хөнхөн гоё цай хийгээд уучж байгаараа. Ялангуяа одоо монгол ахуйныхаа энэ цай уламжилт зоог шүүснээсээ бас хүртэж байгаараа гэж бодож байна. Би бол ингээд жохон таараг сайхан бэлтчихсэн дэн гоё өрөмтөө зуурсан замбаа бол бас гоё байгаа. За ийм гоё өглөөний цай бэлдээд зоогоо барих гэж байна.